Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд Ороомын төргийн микрофоны ард шууд ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт физик ухааны доктор Норвин Тэгшвэр хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу? Сайн байна уу? За сонь сайхан юу вэ? Одоо ойрт чин нэг газрын ховор элементийн тухай хүмүүс бас нэлээд шуугантай байна. Би бол танаас Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал, за цөмийн одоо эрчим хүч гэдэг юм ингээд асуулт бол асууна. Гэхдээ яг хүмүүс бас сүүлийн сонирхоод байна. Энэ хуурамч их орончид эх орноос үтэх гинэ гэдэг. А нөгөө талд нь бол үгүй эн чинь газар шорооныхаа төлөө л тэмцэж байгаа. Үгдээцээс ахуулаад тэмцэж ирсэн тий. Нөгөө чингүн жөвшөнд орчод байгаа шүү дээ. Тэгэхээр хоёул энэс яриагаа эхлэе. Бас сонирхолтой тий. Тий. Яг хуурамч их оронч тэгээд өөрөөр хэлбэл ингээд ер нь бол энэ хөрөнд төлөө тэмцэж байгаа хүмүүс тий. Жил зарим нэг одоо хүмүүсийг манай хууль зүйн сайд энэ хоёроо хэллээ шүү дээ. Талбай дээрээс тэр бомтонд өрдөг болсон, тэмцлээс тэр бомтонд өрдөг болсон гэж хэлж байна. Энэ нь бол эх орны нэр барьсан, эх орончийн дүр хэсгсэн энэ хүмүүсийн тухай ярьсан яриа гэж бодож байгаа. Эдгээр хүмүүсийн хөрөнгө орлогыг тодорхой болгох ёстой гэсэн зүйлийг бол сая хууль зүйн сайд ирсэн. Би бол энэтэй санал нэг байгаа. Өөрөөр хэлбэл одоо ингээд хоньны арьс нөмөрсөн чон шиг ийм хүмүүс эх орончийн арьс нөмөрсөн ийм одоо хоёр нүртэй хүмүүс олон болсон байна. Ялангуяа үндэсний хэмжээний томоохон төслүүдийг эсэргүүцэж эндээсээ одоо аш хонжоо олдог ийм бүлэг хүмүүс бий болсон. Эхнээс нь бол тагнуулын хэрэгээр гадны хүмүүсээс мөнгө авсан хэрэгээр шорон зуусан хүмүүс байгаа. Та нар бол мэдж байгаа. За тэр нэр усын зохио яах вэ? Энэний араас явах хүмүүс тодорхой байгааг бол харж байгаа. Яагаад тэгэхээр чи ялангуяа энэ уул уурхайн төсөл Монгол улс нийт олж байгаа мөнгөний бараг 90% нь уул уурхагаас олж байна. Тэгэхээр уул уурхайн төслийг эсэргүүцэж уул уурхайг зогсоох энэ ажил бол Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг ингэж одоо эсрэг гэмт хэрэг гэж бол бодож байгаа. За дээрэс нь уул уурхайн төслийг эсэргүүцэх нь бол одоо үнэхээр одоо ингээд эх орныхоо төлөө юм хий гэж үл тэр ажил хийж мөнгө олдог, бизнес хийж мөнгө олдог хүний бол бид хөндлөх ёстой. Ажил хийхгүй, бизнес хийхгүй одоо ингээд ямар нэгэн одоо үүмүүлж тий зогсоод шантаажлж мөнгө олдог хүмүүсийг бол артан баг таньдаг болчлоо доо. Энэ бол үндэсний эмгэнэл юм байна. Тэгсэн яг яриа хөрөөгийн сонсоход бол мөн л ухаантай их л тийм их оронч их л итгэхээр л харагдаад байдаг шүү дээ юм те. Ард түмэнч бас энэ талаар нэр нь л яг тийм юм байна гэд. Хамгийн гол нь ингэж л яриад байгаа. Тухайн орны тийм үү? Иргэн байл те пассворттай тухайн сумын иргэн тухайн багийн иргэн байл хамаагүй. Улаанбаатар хотоос те шал ондоон пассворттай хүн очиод өөр хүний өмнөөс юм ирээд ихэд л нэг сонир санагдаад байна. Тэгээ одоо хондоо жишээлбэл дээрх үед бол энэ Төв аймгийн Замар сумд нэг тийм юм эсвүүцээд хүн дарамтлаа үрждэг хүмүүс байсан. Тэр нүүж шилжээд Дорноговод одоо урааны уурхай эсвүүцсгээсэн. Тэгээд олборлож эхлэегүй байхад тэнд одоо ингээд олон хөл толгойд хураг гаргацгаасан. Тэгээд тэндээс мөнгө олохгүй гэдгээ ойлгосон болоо тэгүү яав. Одоо сая халдсан мөрөгдөд л тийм хүмүүс очиж шин л. Энэ ер нь бол яг тухайн орон нутгийн иргэд бол эсвэрчүүд тэр хүмүүст уулзаад учир нь бол муу бол муугийн сайн бол сайныг хэлээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ ерөөсөө ингээд юм самартай модны шуудч хүмүүс бий болсон байна. Энэ хүмүүсээс бол болгоомжилж сэргийлэх ёстой гэж хэлхийг хүсэж байна. Хоёр тэгэхээр мэдхгүй хүмүүс олон болсон байна. Одоо магадгүй те эрдэмтдийг эсэргүүцдэг эрдэмгүй хүмүүс олон болсон байна. Энэ хүмүүсийг бол ялгаж салгах шаардлагатай. Хоёр тэгэхээр үний юм шиг худлаа ирдэг болсон байна. Тэгээд үнний хэлсэн хүн дургу болсон байна. Тэгээд одоо жишээлбэл энэ одоо жишээлбэл одоо эрчим хүчний аюулгүй байдал өдөр одоо ингээд сая гэрэл мэрэл унтраад байна штэ. Хязгаарлалт хийж байна. Эрчим хүчний аюулгүй байдал гэдэг бол үндэс аюулгүй байдлын асуудал байдаг. Эрчим хүчний тусгаар тогтнол аюулгүй байдал гэдэг бол маш чухал. За эрчим хүчний тусгаар тогтнол гэдэг бол бусад улсуудаас эрчим хүч авахгүй байх тухай яриа. Хоёр хөршөөс авахгүй хамааралгүй болох. Аюулгүй байдал гэдэг бол тасралтгүй ажиллагааны тухай яриа. Энд ажиллаж байгаа бүх хүмүүсийг одоо хангах тухай яриа. Тэгэхээр энэ
эрчим хүчний төслүүдийг эсрүүцдэг. Жишээлбэл одоо Эрдэнэ мөрөн усан цахилгаан станцыг эсрүүцсэн бах улсууд байсан. Мөнгө аваад хэлэхгүй болцгоож штэ. Үнэхээр тийм буруу байсан бол эсрүүцэд хөвчихгүй байсан тийм үстэ. Дээрээс нь одоо Багнуурын цахилгаан станцыг эсрүүцсэн гэдэг ингээд ер нь дандаа том төсөл болгоныг эсрүүцж удгийн хүмүүстэй бол хэрвээ энэ хүн мэдсээр байж улсын эсрэг явж байгаа бол энэ хүмүүсээ бол хариуцлага тооцож эргэн хэрэг үүсэх ёстой. Мэдхгүй байгуул гэгэрүүлэх хэрэгтэй. Ер нь цаа талдаа эзэнтэй хүмүүс бас байна. Энийг бол одоо тагнуулын газар бол Монгол төр нүдтэй тэр бол харж байгаа. Нэг өдөр төрийн одоо төмөр нүүр тэр хүмүүстэр очно гэж бодож байгаа. За хоёул үнцэн асуулт оръё. За сүүлийн үед эрчим хүчний асуудал гэдэг. За эрчим хүч бол яхаарахгүй л одоо Монголын стратегийн чухал салбар. За гэтэл одоо лифтэнд өнөөдөр ихтэл ийм мэдээ ирж байна л да. Лифтэнд бага насны хүүхдүүд одоо гацаад байна. Тог нь унтарсан сууж ингээд байна. Ядаж одоо тогоон тасалдах маа гэхэд нөгөө хойруудаа яг тодорхой болгоод өгөөч гэж одоо ингээд шаардж эхэлж байна л да. Жишээ нь өнөөдрийн жишээ шүү дээ. За ер нь тэгээд энэ эрчим хүчний реформ гэж явлаа. Үйлдвэрчний хил хүртэл шаардсан шүү дээ. За та нар үн нэмсэ. За тэгвэл тоног төхөөрөмжлөлтөд зарцуулаарай гэсэн чинь олон зүйлд ингээл тарамдаал байхгүй болгосон шиг тийм үү те. Өнөөдөр одоо тэр Дорж чант сайд бол одоо би эрчим хүчний реформ хийснээрээ бараг одоо тэг 6 жил тийм үү. Бас нэг 2 жил ч гэдэг юм уу одоо ингээд тоо яриад ингээд байж идэг ч юм уу те. Тэгэд янз янзын юм болж байна. Тэр зүүн нь бол одоо яахаас вэ? Бид нар ч одоо 5 дугаар их усүр гэдсэн маш олон удаа ярьсан шүү дээ. Бид бол 5 байтугай 50 их усүр би шинээр оруулах ёстой юм байна. Өнөөдөр манайх одоо 2 хөршөөсөө эрчим хүчээр хараат байна. Нийт импортлж байгаа эрчим хүчний 70 орчим хувийг хятадаар тулсаас 30 орчим хувийг нь Орос улбан улсаас авч байна. Орос улбан улсаас оруулж байгаа эрчим хүч тасарч байгаа баруун аймагуд хөлтөх хийдэг. Тэгээд тогны хязгаарлалт хаасаагүй болчдөг. Хятадаар тулсаас импортлж байгаа эрчим хүч тасарчгаар зэрэг одоо оюу толгой мэтийн томоохон хөрөнгө одоо төсөв бүрдүүлдэг газруудын одоо үйл ажиллагаа доголдоо төсвүүд одоо цоорхон өсөх гэдэг ийм бэрхшээлүүд байна. Тэмцээс бол энэ нэгдүгээрт бол энэ эрчим хүчний ингээд үнийг нэмэх биш. Үнийг чөлөөлж өгөх хэрэгтэй. Үнийг чөлөөлөөд одоо өгснөөр яг зохистой үнд тогтох хэрэгтэй байхгүй. Чөлөөлнө хэд өндөр болохын тухай яриа бол биш юм байгаа юм шүү дээ. Чөлөөлнө гэдэг бол өнөөдөр Монгол улс сүүлийн 100 жил одоо 100 төгрөгөөр гаргадаг сахилгааныг 80-аар 70-аар 100 төгрөгөөр гаргадаг жишээ ярьж штэ 100 төгрөгөөр гаргадаг энэ дулааныг 60-70-аар зараад байхаар өөрийнхөө өртгөөс бага үнээр зараад ахаар энэ салбар чинь ампурч байгаа байхгүй. Энэ бол одоо тогны хязгаарлалт бол зөвхөн дохио өндөр уулын одоо мөс туулын орой гэсэн үг тий харин эндээс цаашаа хөндрөл бол бий болно. Тэгээд ирэхэд зэргийн жил талхны үйлдвэртэй зөөрлөж бодъё л да. Махимпекс гэж компани 100 төгрөгийн талх хийчээд 70-аар зараад бол дампуурна үстэй. Яг энтэй адилхан одоо энэ салбар чинь дампуурлынхаа ирмэг дээр динжинж байгаа. Энэний алдагдлыг жишээлбэл улсын төсвөөс төлнө гэдэг бол ирээдүйд болох мөнгнөөс өгч ийн гэсэн. Эсвэл урд нь олсон мөнгнөөс өгж ийн гэсэн. Ингээд ирэхээр зэрэг энэ улс орны чинь эрчим хүчний аюулгүй байдал чинь бол тусгаар тогтлолын үнэтэй, эдийн засгийн тусгаар тогтлолын үнэтэй, энэ эрүүл мэндийн үнэтэй. Сая одоо таны хэлж байгаагаар бол ингээд шат ундаж тийм үү шатанд хөөхт асуудал үүссэн гэдэг бол нэг амь насны үнцэнтэй Монгол хүний одоо ингээд ийм маш олон одоо маш их одоо төлнө гэсэн үг байхгүй да. Тийм учраас бид бол ингээд хоёр хөршөөс өөрийн гэсэн эрчим хүчний тусгаар тогтолныг бий болгох хэрэгтэй. Тэгэхэд бол нэгдүгээр түнчилүүлэх хэрэгтэй. Хоёрдугаар бол дамжуулах түгээх шугам сүлжээний өргөтгөлийг хийх хэрэгтэй. Яг өчигдөр жишээлбэл улсын их хурлын гишүүн Баатархүү Чингэлтэд өргөдөг явж байна. Ерөөсөө хүмүүс хэлж гэртээ ингээд нүүрс төлөө авч чадахгүй байна. Эсвэл ингээд магадгүй шүн дунд ингээд нүүрсгээд дуусчихаар нэг одоо халаад юм тийм үү халаалттай юм залхахаар зэрэг даахгүй унтарчээд байна гэдэг шүү дээ. Чингэлтэд өргөдөж чи Улаанбаатарын төвөөс 5 км газар шүү дээ. Өөрөөр хэлбэл улсын үндэснийх нь одоо нийслэлд ийм асуудал байна гэдэг бол манайх энэ
ерөөсө бүх юм аюулгүй байдал. Дээрэс нь томоохон үйлдвэрүүд ашиглалтанд орохгүй байгаа. Энэ шалтгаан бол эрчим хүчний одоо ингээд аюулгүй байдал, тасалдахгүй байдал байхгүй учраас энэ томоохон үйлдвэрүүд ашиглалтанд орохгүй. Монгол улс өрсөлдөх чадвар багтаа Монгол улсын одоо төсөвт хэлэхгүй ингээд давчаа байгаад байгаатай холбоотой л да. Бүх юмны их өсвөр эрчим хүчтэй холбогддог болсон. Монголчууд ус агаар мэддэг шилдэг байсан бол одоо ус агаар эрчим хүч мэдгийж хэлдэг. Ёстой юм цаг ирж байгаа. Тэмцээс бид нар эрчим хүчний үн чөлөөлөх. Дээрээс нь эрчим хүчийн чөлөө төсийг бид одоо хийх хэрэгтэй. Чөлөө төсийг хийхээр зэрэг жишээлбэл магадгүй одоо гадагшаа экспортлох юм бол танах чөлөө төсийн гишүүн бол гэж тооцоо гэж үсэх юм бол одоо жишээл энэ бол магадгүй 10 20 жилийн одоо доктортой байдлыг санал болгоод хуулиараа тэгээд магадгүй энэтэй холбоотой их өсвөр барихтай холбоотой гайлын татвар, нөөтийн татвар чөлөөлнэг бол 100 сая доллараар босох ёстой эрчим хүчний эрчим хүчний их өсвөр бол 80 саяар босоод ирэхээр өрсөлдөх чадвартай болно. Тэгээд энэ өөрийнхөө хүссэн үнээр зарч чадах боломжтой гэдэг бол өртгөөсөө өндөрнөө зараад ашигтай болоод ирэхэд зэрэг гадны хөрөнгө оруулагчид орж ирээд магадгүй хятад руу бол биднэрт манай улстай улсгүйгээр тэд нар лоббинг хийгээд зарчих байхгүй юм. Ийм учраас энэ эрчим хүчний тусгаар тогтол аюулгүй байдал хангамж төвгөөлт энэ асуудал ч юм бол ерөөсөө хүний цус байнга эргэж байгаатай адилхан эрчим хүч бол ингээд ер нь ингээд цагтаа хуваараа өгөөч гэдэг бол маш эмгэнэлтэй үг шүү дээ. Хуваараа цагтаа зарлаж манахаас бусад одоо эрчим хүчний аюулгүй байдал тусгаар тогтлоо хийсэн өөрийгөө бүр хангаж чаддаг улсууд бол хуваар өгөх тухай асуудал биш. Харин тасалсны төлөө одоо энэ хүмүүст нөхөө олгоруулгадаг. Тасалсны төлөө үйлдвэрлэлийн алдагдлыг эргээж нөхч өгдөг. Ингээд ийм асуудлыг шийдэх асуудал тийм шатнууж байгаа. Бид нар бол юу нэрж нөхч өг битгий тасалтаасаа гэж бодож байгаагд бол энэ үндэсний эмгэнэл байхгүй да. Энэ таны саний ярьдаг үн чөлөөлөх бодлого энэ төрийн популист бодлоготой их хамаатай гэж хүмүүс яриад байнгын тий доктортой байрна. За нэг сонгуулаас хооронд үн нэмэгдэх юм бол таны саний ярьдаг талхны үн нэмэгдэх, сүүний үн нэмэгдэнэ тий. Тэгэхээр төрийн оролцоо бол яалтчгүй байна. Би надад хэрвээ эрх мэдэл байгаад эрчим хүчний зохицуулах хороог одоо би өдөрчсөн бол аль хэдийн үн чөлөөлөх асуудлыг хийчихсэн. Тэгэхээр зориг хэрэгтэй. Энэ бол улс төрийн зориг хэрэгтэй. Нөгөө талаасаа бол энэ одоо энэ үе нэмэгтэй холбоотой зөв тооцоолох хэрэгтэй. Жишээл эхлээд говийн бүсийн үнийг чөлөөлөх хэрэгтэй. Дээрээс нь чинь жирийн иргэдийн одоо айлуудын тог цахилгааныг хэмд болгоод ингэчээд зөрийг нь аваачаад уул уурхаг авчдаг. Тэгээ уул уурхаа чи яах вэ? Өөрөөх бараа бүтээгдэхүүнүүдийг өндөр нөлөө зардаг ч юм уу. Ингээд ер нь ерөөс ингээд нийтээр нэг газар ингээд баг юмтай болчихоо зэрэг уул тэр эрчим хүчний нийлүүлдэг нүүрсэн уурхаанд тагаад ингээд улсын төсөө мөнгө урахгүйгээ гацчихдаг. Нүүрсэн уурхаа гацхаар ажилчин цалин авч чадахгүй, ажилтан цалин авч чадахгүй болохоор тухайн газрын дэлгүүр оршин ажиллагаа бойлно борлуулалт хийж чадахгүй гэдэг чинь ерөөсөө ингээд ийм системийн одоо хаагдах байдал гэж юм болж байгаа. Парадокс бий болж байгаа. Тэр ийм хаагдах байдалтай, парадокс байдалтай улс оронд бол энэ томоохон хөрөнгө оруулагч, доктортой хөрөнгө оруулдаггүй. Ингэсээр ийм улс энэ ийм эрчим хүчний асуудлыг шийдэж чадаагүй улс орн бол ингээд төсвөнд хилдэхгүй, томордоггүй тий. Нэг хүнд ногдох дотоодын нийт төлөвийг сайжирдаггүй ийм одоо проблем байдаг. Тэгээ эндээс сэргийлэх нь бол ерөөсөө үн чөлөөлөх л хэрэгтэй. Үн чөлөөлөхөр ингээд бүр өсөд алга болчих юм биш. Маш олон хүмүүс өөрийнх нь өртөөс өндөр өртөгтэй одоо эрчим хүч гаргадаг их өсвөр бий болоод хоорондоо өрсөлдөд зохистой үн. Өөрөөр төр ороод ирсэн газар бүгд проблем болж байгаа байхгүй. Төр ороогүй бүх газар монголчууд сайн байна. Магадгүй жишээлбэл одоо physical Asia-д монголчууд сайн байна. Шатраар сайн байна гэж ерөнхий сайд хэлж ил байсан. Бүр Монгол банкар хүртэл сая Аз төрөлдсөн шүү дээ чинь. Төр оролцоог учраас тэгж шүү дээ. Тийм учраас энэ төрийн оролцоог багах цомхон төртөө тэр төр нь бол цомхон баян төртөө байж болно. Цомхон баян төрийг яаж бий болгох юм гэхээр зэрэг эрчим хүчний асуудал бүрэн шийдэхээр энэ томоохон үйлдвэрүүд ашиглалтанд орно. Үйлдвэрүүд ашиглалтанд ороход татвар төлнө. Дахиад улс баян болно. Төр ямар юмд ингэж орох ёстой вэ гэхээр
төр бол нэгдүгээрт бол тухайн нэг компани, тухайн нэг хүн, тухайн нэг бүлэг хэсэг хүмүүс хийж чадахгүй томоохон хөрөнгө оруулалтыг одоо төрөөс хийхээс биш бусад юм болгонд ороод иж болохгүй. Өнөөдөр бол ингээд төр оролцож байгаа юм болгоно маш одоо ингээд төсөн өсвч бүгд нийлээ нэг ихэнх нь төрөөс хамааралтай болоод тахраа зэрэг бүх хүмүүс төрлөө ороод бүтээмж муутай газарлаа ороод авилга хэл хахавлаа дийлэхэ болж шít. Бүр сүүлдээ ингээд нэг дор хоёр хүн нийлж байгаад 10 дулаан цэцлэг станцыг зайлгээд 0 дуур урчсан гэсэн яриа хүртэл явж шít. Гэтэ өмчхүү төр хүчгүй байдаг л гэж яриад байгаа шүү дээ тэр чинь бол. Тэр өмчхүү төрийн тухай яриа биш. Та нэр ховчлын талаар юу гэж боддог вэ? Ховчлыг бол хийх ёстой. Ховчлыг хийхдээ харин тэр нөгөө хийгээд нөгөө хувийн салбар тухайн хувийн байгууллага өөрөөсөө улга хийдэг. Төрд байгаа өмчтөр очисон хүмүүс нөгөө эзэмгүй шахам тий юм дээр очиж хулгай хийдэг зүйл төглөөд байгаа учраас энэ төр бол ингээд зохицуулт регуляшн гэж юм хийх хэрэгтэй. Зохицуулах хэрэгтэй, татвараа зөв авах хэрэгтэй, зохистой татвар авах хэрэгтэй. Өнөөдөр одоо манай энэ нөөтийн татвар хүртлээрөөсөө ингээд хуучин болон бүртгэлийг шийддэг татвар байсан бол одоо ингээд төсөв орлого бүрдүүлдэг татвар болчиход байна шүү дээ. Манай Монгол бол дандаа хөлн толгон хөлөөлчиход байна шүү дээ ингээд. Тий. Давсрын сайдын нэг юм баг юм л та нөгөө 5 дугаар одоо нөгөө их усүр илүүдвэл тийм үү? Хаашаа шингээх вэ? Одоо шингээх газаргүй байна тий. Тэгэхээр чин тэр нөгөө нэг компани тэр нөгөө үйлдвэрээ одоо тэр цахилгаан станц ашиглалтаар болохоо 100% манахаас аваач гэсэн юм шаардлага байна. Тэгтэл бид нар тэр шаардлагаар хангаж чадахгүй гэсэн нэг юм агуулга яриад идэг шин. Гэр нь тийм амьдрал төр байдаг. Яг уу. Эрчим хүч илүүднэ гэж юм байдаггүй. Бүр болохгүй л үнгүүл тэр нэг одоо баг энэ 4-р цахилгаан станц ажилгүй болон тэр ярьсан. Жишээлбэл манай Монгол улсын эрчим хүч илүүдээ л да. Эхэндээ үнгүү ингээд одоо магадгүй Хятад руу Орос руу гаргая. Тодорхой хугацааны дараа тэр хүмүүс мөнгө авч эхлэв шүү дээ. Тэ? Манайхаас авдаг бол хараат болгочих хэрэгтэй байхгүй тий. Хоёрдугаар эрчим хүч дутагдaltaй учраас манай энэ эдийн засгийн тэлэхгүй байгаа байхгүй. Эрчим хүч илүүдэлтэй бол тэр эрчим хүчний таарсан ядаж одоо гагнуур аппаратаар юм хийхээр эрчим хүчний зөвшөөрөл гарахгүй байгаа шалтгаан нь эрчим хүчний дутагдaltaй байгаа учраас гэж байгаа. Эрчим хүч тийм үү? Ухаан хоёр хүнд бол илүүддэггүй. Эрчим хүч хязгаарч илүүддэггүй, ухаан илүүддэггүй. Харин тэнэглэл бол илүүддэг тий. Тэр бол даваасрын сайдын хий үйл юм. За ойлголоо. За хоёул бас нэг үнцэс асуудал байгаа. Цөмийн эрчим хүч гэх тий. За. Цөмийн эрчим хүчний тухайс бид нар зөндөө ярьсан. Гэхдээ яг нэг аимшигтай тий, 91 аюултай тий, нэг тийм л юм болох байх. За дэлбэрэх вэ, юу ч ярьж байна. Тэнд ч одоо болж бүтэхгүй юм хамаал ярьж байна. Тэгэхээр энэ цөмийн эрчим хүч ер нь байх нь зөв үү? Тэгээ манай хоёр ч юм бол одоо хоёулаа цөмийн эрчим хүчээр ингээд л ерөөсөө хангаа яваад байгаа шүү дээ. Гэхдээ өндөр өртөгтэй юм шиг байна тий бас. Үгүй. Ер нь бол юм аюулгүй байдал гэж юм байгаа. Тэрнийг хангах хэрэгтэй. Тэрнийг хангахт бол олон улсын атом энерги агентлагийн одоо ингээд хараа хяналтанд ор хангацдаг. Тэгээ ганцхан Монгол улсад өөрсөө хийх биш тэр чиглэлийн одоо ингээд цөмийн эрчим хүч хэрэглэдэг 31 орн байна. Тэр хүмүүс бие биендээ туслаад дэмждэг хийгээ явуулцдаг. Дэлхийд дээр нийт одоо хэрэгжилж байгаа, үйлдвэрлэж байгаа эрчим хүчийн нэг 11-аас 12% бол цөмийн эрчим хүчээр хангаж байгаа. Ялангуяа манай хоёр хөрш бол цөмийн эрчим хүчээр маш одоо ихээхэн эрчим хүчээр хангадаг. Одоо жишээлбэл Хятад ард улсад гэхэд чинь 20 гаруй атом цахилгаан станц одоо баригдаж байна. Орос улсын улсад баригдаж байна. Солонгост одоо 3 баригдаж байгаа жишээ тий. Ингээд зэрэг дэлхийд дээр нийт 460 орчим атом цахилгаан станц ажиллаж байна. Аюултай байсан бол мэдээж аюултай. Аюулаа сайн сэргийлдэг вэ гэхээр энэ одоо физикч, хиймч, мэрэгжлийн инженерүүд бол ингээд аюулгүй байдлыг хангаж safety first гэж дөрвөн журмыг олон улсын атом энергиээс агентлаг үндэсний стандартыг хангаад аюулгүй байдлыг хангаад ажиллаж болдог. Сая жишээлбэл одоо дэлбэрэн гэдэг асуудалтай хэлэхэд бол Японы одоо Фукушима госл болсон. Тэгэхэд бол хүмүүс нэг атом станцын дэлбэрээ дууссан гэж бодоод ах шиг байгаа мэдээлэл хүмүүс бол яг мэрэгжлийн над шиг одоо физик хүмүүс бол юу гэж хэлсэн бэ гэхээр 8 баалын газар хөдлөлтөнд атомын цахилгаан станцын реактор буюу цөм ингэ дэвдрэг өгөхгүй. Зөв хөрвүүлтийн системийн алдаа гарсан тэрний засчихсан. Одоо нэг сая тохиолдлыг дэлбэрэх үгүй юу гэдэг юм асуудал байгаа. Дээрээс нь бол жишээлбэл энэ сая хүмүүс бол бас жишээ авдаг. Германы атомын цахилгаан станц ашиглахаа болсон хаалмаалаа гэдэг. Сая Германы хамгийн сүүлийн канцлер Мерц гэдэг хүн
Энэ Герман улс бол атомын станцаас татгалцсан нь стратегийн том ялагдал, стратегийн том алдаа байсан гэж хэлж байна. Гэх мэтлэн бол одоо энэ Фукушима улсын дараа хаагдсан Японы станцуудыг бол дахин assessment буюу дахин assessment хийгээд ингээд одоо буцаад ажилуулж байгаа. Дээрээс нь бол атомын цахилгаан станцыг бол дотор нь одоо ингээд бичил ба дунд буюу 300 мегаватт хүртэл станцыг бичил буюу баг 300-аас 700 мегаваттыг бол том дунд 700-аас дээшээ бол том атомын цахилгаан станц гэдэг нэрлэж байгаа. Манайх шиг одоо ингээд томоохон газар утгатай газарт бол ингээд бичил баг дунд баг тий бичил бол баг 300 хүртэл мегаватт атомын станц гараад яваад явах юм бол манайх аюулгүй байдлыг хангах бүрэн боломжтой. Хүмүүс одоо энэ Францын одоо компани зөвхөн юугаа эрчим хүчээ юу гэдэг нь шар нутгийн аваагаар нь атомын станц бариулах гэж шахажиллээ. Тэгээ сая бол Франц Орос хоёр одоо ойлголцоод Монгол улсын одоо эртний нийслэл хар хоромд одоо жижигөөр атом цахилгаан станцыг хамтарч барихаар болчихлоо. Энэ ажил нь урагшилж байна. Манайх одоо дээрээс нь шар нутгаа ингээд гарах төвшнүүд хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн. Энэ бол ингээ бас хөдөлж байна. Одоо хинж яаж татж чангаагаа зогсохооргүй болсон. Энд бол аюулгүй байдал хангах хэрэгтэй. Тэгээ сая аюулгүй байдал гэхээр жишээлбэл имээр жишээ авъя л да. Хүн имийг зүгээр ингээд энэ тэндээс дураараа аваад амруугүй хийчихдэг үстэй. Имийг яах хэвтэй. Ер нь яах хэвтэй имийг. Эмчийн завраар хэрэглэх хэвтэй. Эм тун тааруул аршин болно. Тун нэгтвэл хор болно. Гэтэл одоо хүмүүс чи хоргом бол идчих гээд ярьж байгаа хүмүүс бол өөрийнхөө боловсралгүй мангар бүдүүлэг тийм үү ийм одоо балаа гэдгээ илэрхийлж байгаа юм шүү дээ. Тэгээ өөрөөгөө тийм комент бичээд ингээд ич хуучих гэдэг хүмүүс бол ерөөсөө эрдэм мэдлэхгүй гэдгээ одоо харуулж байгаа. Ер нь бол хүний одоо ингээд жаахан балаа доо, хүний жаахан боловсралгүй, хүний жаахан мэдлэггүй энэ зүйлийг бол энэ сошиал гаргах юм бол садан төрөл мэддэг байсан бол өнөөдөр одоо хотол олноороо үндэснээрээ дэлхийн нийтээр мэддэг боллоо шүү дээ. Үүнээс бол одоо хүний тархинд бол нэг өдөрт нэг 53-аас 60 мянган болсон болоогүй бодол эргэлдэж яадаг. Тэндээс нэг тийм балаа бодлоо гаргаад байвал тэнийг л харагдаж шүү дээ. Тийм учраас ямар бодлоо гаргаж ямар үг хэлэхээ хүртэл дөгнө цэгнээс сурах шаардлагатай л өөрийгөө дөгнөх, өөрийгөө цэгнэх амнаас гарч байгаа өгөө одоо хянах гэдэг бол өөрөө чинь маш том соёл, боловсрал, төвчээр хандлага юм байгаа юм шүү дээ. Төрний тэр юун дээр нэг асуулт дутуу орхисон байх шүү. Учрал дарга энэ нарны панел одоо ингээд өрхүүдэд ингээ яана өөрснийгөө ер нь хангадаг болно, цахилгаан хэрэглэгч биш, үйлдвэрлэгч болно гээл те. Тэгээд 20 кВт цаг үлээ. Нөгөө юу яхад шууд нэг стандартаар бичүүгээрэнтэй бүрдүүлнэ гэд тэр нэр хэр амжилттай болох бол манайхан чи нарны панел гэхээр за хөдөөгөр бол хэрэгжилж илвэр. Япон Солонгост бол уг битүүл байгаа шүү дээ. Хөдөө ингээд магадгүй говийн ганц айл хэрэгжилж байгаа юмыг хотын 30 айл хэрэгжилж болно шүү дээ. Энэ бол нэг тийм хэцүү зүйл биш шүү дээ. Тийм ухаан шаардаад ах чинь биш. Нариндаа бас нэг тусгай зөвшөөрөл шаардаад ах чинь биш. Харин яг хэрэгтэй үед нийлүүлсэн цахилгааныг нь улс худалдаж авчаад мөнгөний үүдгэл болох хэрэгтэй. Энэ бол өгнөх санаачлах нь бол зөв юм. Энийг илүү өргөжүүлээд зөвхөн одоо юу гэдэг энэ нарны панелаас биш те. Магадгүй Улаанбаатар хот чинь Монгол улс чинь бол хэлхэг заргуу газрын одоо метан хийт байна. Тэрнийг Улаанбаатар хотод авч ирээд 500 айл дундаа нэг жижиг дэдээс тансаад тэрийгээр дулаа халаалт бүх юм шийдээд илүү гарснаар одоо цахилгаан гаргадаг болоо тэрнийг станц нийлүүлдэг иймэрхүү бодлогод бол явах хэвээр. Тэр утгаараа бол энэ цахилгаан одоо тийм үү хүнд бол одоо ингэ сэрэмж илүүддэггүй бас цахилгаан илүүддэггүй ухаан илүүддэггүй тий ухаан дутдаг хүний ухаан илүүддэггүй тий. Тийм учраас бол энэ бол яг зөв чиг рүү явж байна гэж би хувьдаа бодож байгаа. Тий. Аюул ослын хувьд ч арцсангуй баг тий. Тэгээд дээрэс нь юу юм шиг байгаа шүү дээ. Эч нөгөө ингээд айлууд ингээд хэрэглээд нарны панелыг ингээд хэрэглээд Улаанбаатарын утаа тодорхой хэмжээнд бүр зарим бүр 50 хүртэл хуваар буурнаад ирээд байгаа шүү дээ. Тэгэхээр яах вэ? Ер нь бол энэ цахилгаанаар бүх асуудал шийддэг бол утаа буурна шүү дээ. Газа цахилгаанаар тийм ээ.
Харин би зүгээр юу гэж боддгоо гэхээр зэрэг одоо хөрсөнд ороо далаа шиг их зэрчин өстэй хэрнээ энэ нүүрсний нөөстэй хэрнээ хөрсөнд ороо далаа шиг нүүрсний нөөстэй хэрнээ хөршөөсөө нүүрс авч ирээд үндэснийхээ нийслэл төлөөдэж болохгүй. Энэ чинь зүгээр одоо ингээд технологийн л асуудал шүү дээ. Энэ ингээд одоо шинжлэх ухааны академиктэй мөнгөний хангалттай өгөөд ажлыг хийх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр бол төр шинжлэх ухааны байгууллагууд, жишээ нь шинжлэх ухааны академи бол шинжлэх ухааны байгууллагуудад даалгавар өгчөд улс төрчгүй болчиход шүү дээ. Даалгавар өгчөд тэрнийхээ өгсөн даалгавраа хэрэгжүүлдэг мөнгө өгч чадахгүй. Ингээд эрдэнэтэй толгойтой хүмүүсийг ашиглаж чадахгүй. Ашиглаж чадахгүй болохоор энэ улс төрчийг хөгжихгүй. Толгоон дээр цүнхүү хэрэгжиж баа чигээд байгаа шүү дээ. Энэ бол одоо хатуу хэлэх хэрэгтэй юм байна. За хоёлаа цөмийн эрчим хүчрэг ирээд орё. За ер нь уран ямар үедээ хортой байдгийг, ямар үедээ хоргүй байдгийг тэрийг надад хэлбэл. Ууж идвэл хортой шүү дээ. Ууж идэхгүй бол ой шууд л одоо холбоорлол одоо янз янзын юм төрөөл одоо хоёр толгойтой хург төрөөл ерөөс ингэж явчихдаг. Яг юм байхгүй да. Ийм хорвоо дээр энэ уран гэж зүйлийг хааны газраас хормолж ирээд Монгол цат тарчаагүй байхгүй юу. Хорвоо дэлхий үүсгэд тэр уран газрын уур элемент чинь одоо дарал температурын зохистой харилцаан дээр бий болддог нэг юм зүйл байхгүй юу. Тэгэхээр энэ хинж тэгээд тэрийг бол одоо ингээд одоо аюулгүй байдлаа хангаад олборлоход манаагаас гадна жишээ газар дор уусган байж болох аргаар дэлхийн одоо 10-20 орн олборлоод нийт олборлож байгаа хэрэгжилж байгаа ураны ойролцоогоор нэг 60-аас 50-аас 6-аас 60 орчим хувийн газар дор уусган байж байгаагаа олборлож байна. Бид тэр дэлхий дээр туршигдсан судлагсан аргаар олборлно. Тэгж олборлоо гэж сүнчгсэн улс байхгүй л энэ хойд манай хойд хилд орсууч тэгэл олборлж л байна. Газрын энэ байгаль нуурын хажуу тал дээр газрын хөлөө тэр юм хийгээд хадгалж ил байна. Хятад замын урталд энэ одоо уурхаан нөгөө ураны уурхаач байна. Газрын уур одоо энэ баяаг орч манай хилээ урталт шүү дээ. Тэ? Тэнд одоо дэлхийн нийт газрын уур элементийн зах зээлийн одоо 80-аас 90% нь хангадаг газрын уур уурхаа байж л байна. Инглээ гэдэг хятад улс чинь муудчихсан шиг улам сайжраад Америк нэгдсэн улсын тариф тогтоодог тарифын дан болоход бол Америкийн тарифын даныг яаж зогсоож өгөх гэхээр газрын уурыг хилцээ хийж зогсоож. Тэгэхээр газрын уурын эрх хайх, олборлох, одоо боловсруулах, экспортлох асуудал чинь үндсэн аюулгүй байдлын асуудал, тухайн улсын өрсөлдөх чадварын асуудал, тухайн томоохон улсын үндэстнүүдийн хэлцэр хийх асуудал болж байна. Жишээлбэл одоо ингээд дэлхийн хамгийн том чипний үйлдвэр Тайванд байна. Тайваны тусгаар тогтол аюулгүй байдлыг тэр газрын уур элементийг боловсруулж чипний үйлдвэр л хамгаалж штэ тийм ээ. Тийм. Тэгэхээр яг хоо иргэд бол ингэж байгаа. За яг хоо сошиалаар явж хоёул дөрөв сошиал ирсэн штэ. За хоёр толгойтой хорог ингэ төрчихжээ. За одоо хажууханд надад тийм уран юм уу байдаг, орд морд байдаг аа гэх. За тэгсэн чи хитэн бүхтэй тэмээ төрчихжээ гэх юм үү те. За яг би бол болчиход хөвгтлээ хаяа нэг юм бас нэг ажигтай нэг тийм мал хураг мураг гарч ил байдаг штэ те. Тэгэхэд манай тэнд бол нэг тийм уран тийм сонсогдоочгүй те. Тэгэхээр ер нь нэг хүмүүс давслаад байна. Альсгууд үнэхээр яг тэр одоо уран ойрхон байгаа газар үнэхээр тийм ажигтай юм төрөх боломжтой. Өнөөдөр хүртэл ураанаас болж гажигтай төлөв гарсан гэсэн шинжлэх ухааны нэгж нотлохоо байхгүй. Харин цус ойртолтоос, хөлтөлтөөс, дутуу төрөлтөөс, байгалийн одоо ингээд гамшихаас болж ингээд иймэрхүү төлөв гарч ирсэн жишээ бол социализмын үед ч гэсэн 100 төлөөс 3-аас 3 орчим төлөв бол заавал хорогдсон бай 3 төлөв хорогдол бол байж л байдаг. Тэгэхээр жишээлбэл намайг би бол малчин айлын мал маллаж ил байсан хөвгтөн штэ. Манай буурлаа болвол буурал аавч одоо фронтод хамгийн олон мал өгсөн тэр фронт бадам гэж хүн чинь манай биер юм байгаа юм шин. Одоо хонь толгойд нийлүүлснээр одоо 12500 толгой мал фронт өгчээсэн. Тэрнээс хойш манайх малчуудамтал айл байсан, бийж хүртэл мал малж байсан. Тиймэрхүү төлөв гарч ил байсан. Тиймэрхүү төлөв гарахаа зэрэг одоо ингээд ачаандор даруулчаа шувтраад илдээд сайхан урганы ярьсан дэлхийг өмсчил байдаг. Эрүүл сарвал хургийг алаад өвчөөд Монгол хүн чинь хурга ярьсан ил хийдгүү шүү дээ. Яад өгөхөө зэрэг тийм гажигтаад өрсөн. Тэгэхээр чинь энэ ураал бурсаас болгоош үеийн үед л тийм төл байж л байсан. А тэр нь бол
одоо ганцхан бүх газар л байж л байсан тий. Харин энэ малчид бол тэр малынхаа эрүүл мэнд, аюулгүй байдал, цус ойртолд тэ асуудал дээр их анхаарах хэрэгтэй. Малаа ингээд одоо ингээд технологиор хайдаг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр чинь ингээд энэ зэ анхаарах хэрэгтэй. Дэлхий одоо ингээд судалгаагаар одоо юу гэдгийг газрын одоо илэгдэл, хоригдол энэ зүйлийн бараг 90-аас орчим хүн бол нөгөө 1 км хавдраад ноогдох малын тоо нь бол байх ёстойгоос илүү болчиход байгаа байхгүй. Хоёр тэгэхээр манай нөгөө уламжлалаа их алдаж байна. Хүнээ алдаж байна гэдэг шиг өвөл хаавар зун гэдэг дүүдэлдэг байсан. Тэгээд тэрхээ болоод өвөлчнийг газар зунч нэг намарч нэг газар байж байгаа харчин зэрэг тэр малын бэлчээр сэрхэхгүй улам талхлахтаад байгаа. Тийм учраас одоо энэ уламжлалаа сайн авч үлдэх хэрэгтэй. Тэгээ нэг уул уурхаагаас гадна энэ малын одоо хөл талхлагч байгаа энэ талхалт бол их байна. Монгол улсыг уул уурхаад хижээж байна. Энэ уул уурхаад хижээж байгаа гарын таврын тогсон уул уурхаад хижээж байна. Энэ багш нараас хэлэх ханс тавьж байгаа. Уул уурхаас тавьж байгаа. Тэрийг ойлгочих тий. Би одоо дээрээс нь зүгээр хэлэхэд бол энэ Монгол улсын геологийн төлөөлөл ордуурын захирлаар ажиллаж байхдаа манай байгууллага бол одоо чанарын, ур чадварын тий референс материал үйлдвэрлэгч олон улсын стандартыг нэвтрүүлээд хил гайлаар гарч байгаа 1 тонн одоо ганцхан дараас хэшиг хэмжээ алдсан эс бүгдийг тодорхойлдог болсон, дэлхийн хэмжээнд тодорхойлдог болсон. Тэгээд энийгөө бид нар өөрсдөө хийж чаддаг, хяндаг чаддаг болчихсон. Орж иж байгаа мөнгөдөг нөгөө жишээлбэл шууд орон нутглоо оруулдаг том төсвөрөө хийчдэг болохоор зэрэг үнэхээр уулгараа тийм их мөнгө ороод энэ хүмүүс ингээд харж байгаа гэдгийг таниулахгүй байгаатай холбогдуулаад дээрэс нь орон нутагт мөнгө хойрлохгүй байгаатай холбогдуулаад эсрүүцлүүд байна. Гэхдээ Улаанбаатараас гүйж очиод ингээд амтны хүнийг одоо ингээд урайлаад тэнд орон нутгийн хүмүүсийн толгой эргүүлээд эсвэл урайлаад ингээд тэмцэл хийгээд миний мэдхийн 5 намайг одоо агентлагийн дарга 5 чигтэй байсан нөхөр одоо бүр 5 далтаа 300 тооч юм эсрүүцэл болчихсон. Зарим бүр хурд хэтрүүл 300 та учраас тэр их том машин тууч хурд хэтрүүлээд торгуулад байна шүү дээ тэр чинь. Тэр мөнгөийг яаж болов гэдгийг бас манай хууль хяналтын байгууллагын бас харж үзэх хэрэгтэй байна. Тэр бадрахын ойлын энийг ярьсаас бадрахын энержигийн төсөл гэж одоо ингэж яваад байгаа шүү дээ. За яг хөө ингээл хүмүүсүүд бол за ёстой яг таны хэлдэг. Нийгэмд одоо янз янзын хандлага байна шүү дээ. За тэгээд өөрснөө сайн ойлгуулдаг ч юм уу ч юм одоо бүү мэд. Хамгийн гол нь за яг нэг талаараа эдийн засгийн ашигтай чи Монгол орны хөгжил цэцэрлэгт хэрэгтэй гэдгийг бол ойлгож. А нөгөө талаараа хорто мортог та бид түрүү ярьлаа шүү дээ. За тэгвэл нэр энэ төсөл ер нь яг манад хэрэгцээр ямар ач холбогдолтой. Нөгөө Францууд чи ер нь бидийг алж хаад байна л гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр эдийн засгийн хувьд ямар ашигтай, урт хугацаанд ер нь ямар ашигтай. Нөгөө оюутлогын гэрээч хүмүүс шиг одоо гэрээ мэрээ хийгээ явал бас хэрэгтэй ч юм уу те. Энэ талаар эдийн засгийн талаас бол уг нь эдийн засгчаас асуух хэрэгтэй. Гэхдээ би хөрөнгө оруулалтын гэрээний ажлын хэсэгтээ физик талаас энэ экспертээр ажилласан. Энэ одоо нэгдүгээрт бол манай үндэсний одоо тусгаар тогтол аюулгүй байдлын үзэл баримталт бол энэ тусгаар тогтол аюулгүй байдлаа дипломат яриа хэлцээр шугамар хангана гэсэн энэ үзэл баримтлалын дагуу одоо Францтай хамтарсан хөрөнгө оруулалтыг хийн гэдэг бол нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөл дээр Монгол улсын дуу хоолой нэмэгдэж Монгол улсын аюулгүй байдлыг сахиа хамгаалахад эдгээр одоо 5 орны нэгэн одоо Францад манай хамтарч ажиллана гэсэн. Нөгөө талаас бол энэ баруун талаас бадрахын энержи буюу бадрахын энержи баруун талаас Франц, зүүн талаас Монгол улсын компани тийм. Ингээд утгаа зэрэг энэ Франц, Монгол улс ангуудаа одоо юу гэдэг нь ураныг экспортлогч орн гэдэг бол шин шатнд очно гэсэн үг. Нөгөө талаас бол тэр эдийн засгийн талаас бол саяхан хэлж байгаа оюу толгой бол хязаа ашиг авах нь тодорхойгүй байгаа бол бид нар мөнгө төлж хувь асуудал хийдэг бол энэ гэрээн дээр бол бид нар ингэ давуу эрхээ хувьцаатай үнэн өсвөл мөнгө нэмж аваад байдаг, үнэн уурвал тогтвол мөнгө аваад байдаг. Монгол улс нэгч төгрөг гаргахгүйгээр хөрөнгө оруулагч тал нь өөрөө бүх мөнгөө гаргаад ажлаа явуулах юм төсөл. Энэ утгаараа бид нар ингэ харах юм бол ингээд оюу толгойн гэрээнээс алдсан сургамжаа одоо ингээд аваад дээрээс нь Монголын үндэсний эдийн засгийн тооцоог хийгээд үндсэн хуулийн 6-гийн 2 дээр Монгол улсын одоо ингээд дийлэнх олон Монгол улсын
одоо иргэдийн Монгол улсын одоо ингээд эрх ашигт нийцсэн байна гэсэн үндсэн хуулийн заалт бол хэрэгжиж байгаа. Энэ утгаараа бол дээрэс нь энэ манайх бол Казахстан манай хоёр ижилхэн тий гараанс гарсан бол Казахстан өнөөдөр ингээд дэлхийд өрсөлдөх хэмжээнд том улс болчихлоо. Энд бид нар бол тэр төвшөнтэй өрсөлдөх боломжийг бол нээж өгч байгаа. Дээрээс нь анх удаа одоо ураны гэрээ болон одоо энэ ураны судалгаа бол урд нь дандаа хаалттай байдаг гэсэн бол Монгол улсын парламент анх удаа одоо парламент дээр ураны гэрээг дэлхийд анх удаа нээлттэй ингээд парламент дээр хилцээд парламентын олонх нь одоо ингээд батллаа тий энэ засгийн газар хилцээд аюулгүй зөвлөлөөрөө оруулаад тэгээд ерөнхийлөгч нь Францд Монгол улсын ерөнхийлөгч айлчлаад Монгол улс Францын ерөнхийлөгч Монголд айлчлаад дээд хэмжээ протокол зураад ингээд энэ ажлыг дэмжиж ингээд их хурлын гишүүд олон болоод бүх шатанд олон болоод ингэ явчихсан. Тэгээ би бол хэлж шинжлэх ухаанд ялж популизм ордны баруун хаалган дээр үлдсэн тийм өдөр болсон гэж бол би бол тодорхойлж байгаа. Тэр утгаараа бол энэ гэрээ бол их олон талын стратегийн өрсөлдөх чадварын экспортын одоо орлогыг одоо шинээр одоо шинэ хэвсэр бий болгох манайх бол газар дурлсан ажил гаргахыг эзэмших хоошид бол бүс нутгийн орнуудад Монгол мэргэжилтэд гараад газар дур уусан ажил гаргахыг одоо экспорт одоо ингээ аргаар одоо улс толруудад очиж ажиллах гэх мэтчлэн одоо маш олон далайн одоо ингээ шууд бус ингээ давуу талуудыг олгож байгаа. Энэнийг дагаад жишээлбэл Европын холбооны гол тулгуур документын улсын нэг нь бол Франц. Францтай харилцаантай ажиллагаа сая энэ жил бол Франц Монголын дипломат харилцаа тогтоосны 60 жилээ болсон. Энэ төвхөө өгтөж хийсэн том хэлцээр болсон. Франц бол Европын гол орн учраас Европын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, Европтой харилцаа хамт ажиллагаагаа дэвшлүүлэх тийм 3 дахь орны хөрөнгө оруулалтыг дэмжих одоо Монголын 3 дахь бодлогыг одоо дэмжсэн гимтсэн яриад үл их олон давуу тал байна. За харин тий олон нутгийн ард иргэдэд ямар ашигтай вэ гэдэг. За ажлын байр нэрийг явж байгаа. Ажлын тэнд одоо 1000 гаруй хүн ажиллахын тэгээд бүгд л орон нутгаас л авна. Засгийн аюулгүй байдлыг бүр хангана. Жил болгонд $1 сая орон нутагт тий нэг одоо бол тэрбум төгрөг гаргаж байгаа тий. Жил болгоно одоо $1 сая тэнд орон нутагт зарцуулах. Тэгээд орон нутгийн хүмүүс одоо малчтын тэр сумын төвийн аймгийн одоо ингээ асуудлуудыг шийд дэмжих те гэх мэтчлэн те тэнд одоо Монголын гаралтай компаниудаас хэрэгтэй бараа бүтээгдэхүүнүүд авах гэдэг олон талын ач холбогдол. Оюут хошин 30 хэдэн хувь мөнгөсөө эзэмссэн юм бол ерөөс байхгүй байгаа хэвээр тэнд бол. Оюут толгоогоос авсан сургамж бол нэг 30 хэдэн хувийг эзэмшчихээр тэнд таарсан мөнгө гаргахаар зэрэг өрөнд орж өтөнд баригдаад байна гэдэг асуудал эргэж байгаа учраас бид нар бол ерөөсөн мөнгө төгрөг гаргахгүй. Манад одоо ингээд юу нь байна. Одоо ингээд баялаг байна. Та нар ухаа бид нар ингээд үнэн өсвөл өндөр амнаа тавья тий гэдэг ийм л одоо гэрэн шүү дээ. Би бол яг физикч хүн учраас надад яг физик талаасаа бол бид нар цацрагын аюулгүй байдал, цацрагын тусламжлалыг тээвэрлэх аюулгүй байдал. За дээрэс нь одоо ингээд цацрагтай ажиллахстай аюулгүй байдал асуудал дээр би одоо мэргэжлийн шинжтэй хувьд бол ажилласан. Сая хөрөнгө оруулалтын гэрээг тийм үү батлахад бол Монгол улсын парламент жишээлбэл одоо ингээд юу яаж байгаа олон улс талаас ямар шигтэй ингээд судлаач баяр хуугаа идэрч байгаа мал эмнэлэг талаас гавьяад гам болдгоо өрч ирээд хийм талаас одоо хиймийн хөрөлөнгийн шинж чанартай хиймийн хөрөлөнгийн хүнийг авч ирээд жаргал сайхны физик талаас одоо шинж чанартай физик технологи хөрөлөнгийн эрдэм шинжилгээний ажилтнанд доктор Нурмын Дэгшээр намайг авч ирээд тий биологи талаас жаргалсан нурж докторыг авч ирээд ингээд парламентч асуугаад засгийн газарч асуугаад энэ шинжилгээний талаас болж гэнэ гэдэгт итгэл үнэмшлэг болоо нэг баталж байгаа. Ингээд Чингис хааны үед одоо чунчин бомб гэж хүнийг дуучирээд урт наслах тухай, эрүүл байх тухай асууж исэн бол баг анхудаа Монголын парламент эрдэмтдтэй ил дуудаж ирээ бусдын нүдэн дээр асуугаад ингээд энэ асуудлыг хийгээд одоо бол хэн ч хоньоос нь юу ч яриад нэмэрхүү гэдэг шиг ингээд хөдөлж гисэн.
Та нар геологийн төв лабораторийн дараагаар ажиллаж байсан. Ер нь яг одоо ингээд бадрах энержи гээл сая тав дээр ярьлаа да. Ер нь хідэн бадрах энержи одоо Монголд байх боломжтой бай. Тэгээд ер нь энэ манайхын газрын ховор тал дээр дэлхийд ноёрхох боломжтой. Одоо хятад ноёрхоо дээр хоёул баахан ярьлаа шүү дээ. Манайх том тоглогч болох боломжтой. Газрын ховор ураа ямар ялгаж ойлгох хэрэгтэй. Ааха. Ураа бол цасраг дэд тошигтай. Цасраг тошигтмалт бол тий. Бид нар бол одоо өнөөдөр бол дэлхийн нийт нөөцийн 2% буюу батлагдсан нөөцөөрөө бид нар 200 орчим мянган тонны батлагдсан нөөцтэй. Дэлхийн нийт нөөцийн 2% бид нар эзэмшиж байгаа. Ойрын үед бол энэ ураны хайгуулын үр дүнг одоо нэгтгэж ингээд тооцож улс хүлээж авна гэж үзвэл нэг дэлхийн ураны нөөцийн ойролцоогоор нэг 5 орчим хувийг нь одоо эзэмших боломжтой. Дээрээс нь жишээл социализмын үед бид нар одоо ингээд ашиглаж исэн Орос холбооны улстай хамтарч ашиглаж исэн дорн торон ашиглаад эхлүүл ингээд хідэн одоо ингээд бадрах энержитэй дөөцгөөс тэндээс том ураны урд ашиглалтнаар боломжтой. За ингээд уран талуудыг хэсэг зөксөө. Газрын ховрын тухайд бол газрын ховрын элемент бол нэг 17 газрын ховрын элемент байдаг. Эндээс бол Прометей гэдэг нэртэй газрын ховрын элемент болвол цасраг идэвхтэй боловч энийг бол одоо байгаль дээр дангаараа оршдохгүй учраас байгаль дээр цасраг идэвхтэй газрын ховрын элемент бол байдгүй. Одоо ингээд тэр форматыг бол одоо цөмийн реакторт гаргаж авдаг. Ингээд отгоо зэрэг газрын ховроос олж одоо цасраг аюул боллоо гэдэг бол үлгэр. Ийм үлгэрт итгэж тархиа угаалгаж байгаадаа харамсах хэрэгтэй. Харин газрын ховор элемент бол уран одоо ингээд үүсэх термодинамик нөхцөлөө дарал температурын одоо анхны нөхцөл бол ойролцоо байдаг учраас яг тэр цацрагын фон байж байгаа. Гэхдээ энэ цацрагын фон бол сая бол өчигдөр одоо цөмийн энергийн комиссийн ажлын албаны дарга ноён Манлажав хэлэхдээ одоо Ховд аймгийн халдсан мөрөгдөө орчимд одоо 1.2 микросиверт байна. Энэ бол одоо хүн малд ионжуулагч цацрагын нөлөө буюу хүн малын одоо өвчин үүсгэх тийм ийм хэмжээний цацраг биш байна. Энэ одоо ургаа явах ёстой гэдгийг бол мэрэгжлийн төрийн мэрэгжлийн байгууллагын зүгээс бол хэлчихлээ. Бид нар бол халдсан мөрөгдөө зүг хараагч хэвлүүлэх ёстой гэж би хэлхийг хүсэж байгаа. Ингээ хэрвээ халдсан мөрөгдөө ажил төсөл урагшлах юм бол Монголд ажил явна, Монгол мөнгөтэй болно, чадвартай болно. Халдсан мөрөгдөө ажил явахгүй бол хөрөнгө оруулагч зогтно. Ийм гадны үндсэн хөрөнгө оруулагч байна. Тэгээ энэ үндсэн хөрөнгө оруулагчид хөөж туудаг. Ер нь энэ араа мөн улс оронд орон нутагт мөнгө авч ирээд хамт хөгжиж энэ одоо ямар нөөцтэй шин тогтой ашиглаж болвол ашиглая, экспортлоо энийг стандартын дагуу хийгээд ингэж байгаа юмыг эсвүүцээ явж байгаа хүмүүс бол энэсээ ялангуяа энэ эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа үндсэн эсрэг ажил хийж байгаа хүмүүсээ ийм өсвөл хариуцлага тооцох шаардлагатай. Энэ ажлыг бол жишээлбэл одоо энэ бидний тосч байгаагаар бол энэ жил одоо Ховд аймгийн Мянгат сумд хэрэгжилж байгаа нийт төлбөрийг одоо хэрвээ энэ газрын ховор элементийн ховдын ашиглалтанд орох юм бол одоо 40 жил хэрэглэх цахилгааныг одоо 1 жил хэрэглэх тий ойролцоог нь 270 орчим тэрбумын цахилгаан хэрэглэхээр билээ л дээ жишээлбэл тооцоог нэг харж байна. Ингээд утгаар зэрэг тэрийг дагаад юу болдгийг тий одоо нөгөө тийм жишээ гарсан шүү дээ. Нөгөө тэрийг дагаад маш олон тий орон нутгийн бизнес тий бүх юм хөгжнөө тий. Тэрийг л ойлгож байгаа. За хоёулангийн нэвтрүүлэг бас өндөрлөх тийш хандж байна. Цаг хугацаа ингээд хурдан явчлаа харин тий. За хоёулаа улс төрчсөн яриагаар ихсэн. Одоо хоёулаа нэг жоохон улс төрчихгүй бол таны ер нь одоо ингээл энэ эх оронд одоо ийм эдийн засаг хэрэгтэй байна. Эх оронд одоо мөнгө хэрэгтэй байна. Манай туйш ирчин мөч гэдэг ингээд юм яриад тах юм. Улс төр их л реклам хийгээ явдаг байх гэсэн хүмүүс бас ярьдаг. Та нэрээ бас энэ 2028 онд дэвшгүй намаасаа. Би ээжтэй улс төрөг амьдарч байгаа юм баггүй. Хоёрдугаар би бол нэг илгэнэ хамтар тусаад, өхөө босоод, дэвшээд буцаад олон төм найз нөхдийнхээ хандвар босч ирсэн юм. Ийм хүн яадаг гэж хувийн жижиг аршийн төлөө амиа тавихаа болчдгийг. Монголд хүн өссөхгүй, цангахгүй.
Тэ? Би бол энэ үндэсний хэрэгтэй нэг том юм хийчихэд өгөх гэсэн гэж боддог. Сая бол одоо энэ Бадархан Нэржигийн хөрөнгө оруулалтын гэрээнд шинжичээр ажилласнараа бол би бахархаж байгаа. Хожим төхөнд бол би гайхамшигтээр үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Тэрэс нь бол яг энэ газар дур ус хамгаалах арга гэдэг чинь бол өөрөө ингээд ураантай усны физик гэдэг хэм асуудал байхгүй да. Тэгэхээр Монгол орны үндэс уран тооны физик гэдэг хэм асуудал гэж сэдвээр одоо судалгаа хийдэг бүлгийн эрдэмтдийн нэг нь энэ чиглэлээр доктор хамгаалсан би анхны эрдэмтдийн нэг. Тэгэхээр зэрэг энэ чиглэлээр надад одоо заагаад миний нүүр амлуу чичээ ховдод дотор чичээд байгаа хүмүүсээс бол үндэстэд буруу юм хийж байгаа гэдгээ ойлгосон байх найдаж байгаа. Тий. Тэгээд тэр улс төртэй улс төргүй би амьдрнаа. Тий. Би бол тийм улс төрийг бол чөлөө цагаар л хийхээс биш. Надад бол ингээд нэг улс төрөөс олж одоо амиа тавиад ах ямар шаардлага байхгүй. Тий. Харин би бол эрдэмтэн хүний хувьд бол улс орн ингээд сурсан мэдснээр үндэстэндээ одоо тий ингээд гарах чи одоо анх удаа ингээд Монгол орны 300 гаруй сүнс орнд тусгнаас 1000 гаруй үндэсний усны дээж аваад ингээд одоо уран хөдөлмөрийг тодорхойлоод тэгээд газрын зургийг гаргаад энэ маань сая төрийн сөрхөс нэр дэвссэн шүү дээ. Манай цоохоо багш гээд болор багш бидрээ гаргасан үндэсний усны уран гэж төрийн сөрхөс нэр дэвссэн. Би бол энүүгээр бахархаж байгаа тий. Тэгээд зэрэг одоо ингээд би бол одоо цөмийн энергийн даргаач ажилласан, геологийн төвлөрийн даргаач ажилласан. Миний тэр альбом тушаалын одоо бүхснээ хор гарсан. Мөнгөний нүдний хор гарсан. Нүдний зөрөө бол арилсан. Надад бол одоо ингээд тийм үү одоо улс төрөөс ч мөнгнөөс олж амиа тавих ямар шалтгаан байхгүй. Та бүхэн өмнө бас нэг ярьж байхад тасаа илгээ солиулсан гэдэг ярьсан шүү дээ. Би бас тэгээд тань дээр очиод та нөгөө хордцсон юм биш үү нөгөө шар нутгад. Та тухайн үед нэг шар нутаг яагаад те инээсэн болоод хорж. Та ер нь ингээд шар нутгаа хутгаад агаад хордцсон юм биш үү тэрийг ярьж өстэй. Ер нь нэр бас сошиалорч явсан шүү те. Таныг бас яг тэр нөгөө нутган дан болоод хордцоод илгээ солиулсан гэдэг. За хүний эрүүл мэнд бол мэдээж асар чухал. Гэхдээ яг тэр шар нутаг шиг яг ингээд яхад бол үнэхээр хор байхгүй гэж та үзүүлээд байсан. Тэр нэрээ сони юм шүү те. Сонирхолтой хүмүүстэй. Тэнд чинь нөгөө ингээд шар нутагтаа савбаа шүү дээ. Тэн дээр ингээд шар нутаг энд хийлээ. Дээр нь ийм цагаан цас тавихад тэрнээс гарч ирсэн альфа одоо ингээд нэвт гардаггүй. Ийм л энгийн байхгүй. Энийг мэдэх хэрэгтэй. Ер нь айдас байгаа юм итгэхгүй байгаа газар айдас байдаг. Айдас байгаа газар одоо бусдын боолол болдог байхгүй. Тэгэхээр хүн мэдхгүйгээ мэддэг. Тэгээд мэддэг хүний хүлээн зөвшөөрч чаддаг. Болох хэрэгтэй байна. Манай монголчууд бол ерөөсөө нийгэм шуухаар зэрэг одоо сая ингээд бүгд одоо эрч хүчний мэрэгчлэн болсон, ураны мэрэгчлэн болсон бүгдээрээ яг хөө мэдээж сони зартам. Гэхдээ одоо тухайн чиглэлээр тийм үү бүгдээрээ мэддэг бол бүгдээрээ тэгээд ягаад математиктэй сайн сураагүй юм, ягаад физиктэй сайн сураагүй юм, тийм үстэй. За тийм учраас би гэж айлгөрөө аагүй, физикийн фээгүү ажиж одоо физикээр докторан болсон хүн бити хичээл заагаад. Одоо 10 жилийн хүүхдэд айлгөр зааж чадахгүй тийм үү? Физик зааж чадахгүй надад айлгөр хийж зааж ямар юм бэ? Тийм учраас ингээд одоо цэрэн цээжиндээ бөөрөн бөксөнтэй байна гэж Чингис хаан үед хэлж ирсэн. Тэ? Би жишээлбэл хүн имчилж чадахгүй. Тэ? Би миний чадахгүй юм бол 1000 байна. Мэдэхгүй юм бол 1000 байна. Би мэдэхгүйг мэддэг болсон байхгүй юу? Тэгэхээр мэдэхгүйг мэддэг болно гэдэг чинь өөрөө их том боловсрол юм байна шүү дээ. За энэ асуулт танаа товчхон хариулээд өгөөрэй. За та сошиал контент чинь те бас YouTube дээр юм хийдэг, бас инфлюенсер гэдээ бас ярьж хад болно те. Ер нь тэр YouTube дээр хэдэн мянган дагах штэ. Энэ 30,000 орчим хизээнээс би одоо сүүлийн одоо нэг сүүлийн 107 хоногт би 100 ширхэг шинж тооны хэлбэрчүүлсэн видео нийтлэлийг хийсэн байгаа. Яагаад 7 хоног бүр юм уу те? 7 хоногор. Яагаад ингэ шийдэг болсон бэ гэхээр би илгээ солиулаад өгөхөд усаад дэвшээд буцаад ирсэн хүн миний төлөө залбирсан бүхний төлөө миний төлөө хамтаа өгсөн болгоны төлөө энэ Монголын одоо ингээд нийтийн шинж тооны боловсролыг дээшлүүлэхийн төлөө дээрээс хүүхдүүдийн шинж тоонд орлуулахын төлөө тэнгэр яагаад урддаг
газрыгаа хөдөлдөг. Галтуул яаж дэлбэрдэг. Дижитал хөдөлгөөр ажилладаг. Цөмийн хөдөлгөөр ажилладаг. Цөмийн нэглэн уруул гэж юу юм? Цөмийн хуваагдах уруул гэж юу юм? Тэ? Одоо ингээд гэх мэтлэн хөргөгч ягаад дуурдаг. Магадгүй пэйж хортой мохоргүй мөгээд хоргоо гэдгийг тайлбарлаж өгöd. Одоо ингээд Wi-Fi хортой мохоргүй хоргоо. Яг тэгвэл чи нөгөө энэ юу гэдэг ионжуулагч уу хүний эсийг задалдаггүй долгионоор ажилладаг учраас ионжуулагч гэдэг бол альфа бета гамма гэдэг энүүг мэдэх салхад зориулж би ингээд нийтлүүд хийсэн. Одоо эх 7 хоногоос бол 100 нэгтгэх нийтлэхийн тэн дээр бол бас нэг үнэлдэг сонирхдаг хүмүүсийг дуудаад их тийм хөөрхөн өглөөний цайг хийн ирсэн хүмүүс сайнхан мөнгө өөрснөө төлөөрөө над тэр хүн дайлах мөнгө баггүй шүү. За баярлалаа. Тэгээ бидний урилга хүлээж авч бас хүрэлцэн ирж бас энэ тал дээр ярьсан. Гэхдээ та бүхэн бол нэвтрүүлгийн цаг богино учраас бас тийм их зүйл ярьж чадсангүй бас асуулт бас ингэ байлаа 50 минут хоёлаа ярилцлаа. Ямар хурдан. Гэхдээ бас асуултууд үлдлээ. Тэгээ дараа бас дахин бас нэг ярьж те тодорхой асуултууданд хариулт авах гэж найдаж байна. Ялангуяа хуурамч их орончид эх орноос өнөөхч байна л гэсэн ийм агуулгын доор л би өнөөдөр тантай ярилцъя л гэж. За баярлалаа танд. Ярьсанд баярлалаа. Ер нь бол нөгөө хоньны арьс нүүрсэн чон мэд эх орончийн арьс нүүрсэн хүмүүсээс эгнэгт болгоомжиж явсуугаа гэж уриалж байна. За баярлалаа. За хүндэт үзэгчтэй микрофоны ард шууд ярилцлага интрод өндөрлөө. Дараа 7 хоногийн энэ цагта иргэн уулзъя. Баярлалаа.